За бүгдэнд нэг өдрийн мэндийг хүргэе. Ингээд өнөөдөр сайтынхаа ярьсан бол нэг сонирхолтой зочин гүйж очсон байгаа. За тэгэхээр Remix хүлцээрсэн байна. Таны өдрийн мэндийг хүргэе. За наашаа ихэд хүүтэн байснаа гадаа. Хүүтэн байна. Хүүтэн байна. Тэгээд энэ дуу яагаад гарах болсон юм бэ? Ер нь яагаад дуу хийх болов? Дуу зүгээр контент л гэж хийсэн, видео л гэж хийсэн. Тэгээд тэр видеоны хэсгийн зүгээр дуу байгуулахаас ингээд дуу гаргасан гэж хэлж сонслохгүй л дээ. Тэгээд зүгээр хөгжилтэй байх гэл хүмүүс үзээд хөгжилтэй энерги хийсэй л хэлсэн. Яг MP3 файл энэ бол дуу биш гэсэн байсан. Тийм тэгэл хийсэн дээ. Нэг тийм илүүдтэй зорилго морилгосон байхгүй шүү дээ. Тэгэхээр үзэгчдэд маань нэг сонир зүйл байдаг л та. Таны мэдгүй. Remix гэдэг нэрний утга нь юу юм бэ? Яг юу гэсэн утгатай юм бол? Утга байхгүй. Зүгээр тэгэл зүгээр гэл бичсэн. Зүгээр л өсгөнөд таад ирсэн. Манайхын PC тоолдог байсан нэр. Тэгээд анх яг хайд нэж ихта тэрийг хуулбарлаж бичээл. Тэрнээс хойш бүх юм дээр бүртгүүлэхтэй тэгж бичээл. Тэгэл тэр чигээр. Өөрийнхөө яг нөгөө бичлэг хийх нэр олгосон гэсэн үг тий? За. Би чинь нөгөө бичлэг хийсэн өмнө яг ID, Facebook, тэгэл тентхийн вебсайтууд бүгдэн дээр Remix гэж ашиглаж нэрээр бүртгүүлж ашигладаг гэсэн юм. Тэгэл тэр чигээр YouTube дээр хүртэл тэгээ бүртгүүлсэн. Тэгээ бичлэг хийхдээ ч гэсэн тэр чигээр яваал. Тэгэл одоо тэгэл явж лээ. Сонирхолтой юм. Та юм хизэнээс эхэлж видео хийж эхэлсэн юм бэ? Яг нөгөө about-ыг ч ороод уншаад би зүгээр л бичлэг хийх дуртай гэдэг штеп. Тэгээ түүх бичлэг хийж эхэлсэн түүхээс аваалцаач. YouTube дээр. YouTube дээр бол 14 онд channel-ээ нэг орхицсан байсан юм билээ. Тэгээд 15 онд нь ч л нэг тоглоомны заавар маягийн нэг видео хийгээд туршилтаар хийгээд бас орхицсан. Нэг хоёр видео орхицсан. Тэгжээс нь 16 он болов 16 он баха. 16 оны дундаас яг итгэвтэй видеонуудаа хийж. За итгэвтэй ч яах вэ? Ер нь яг энэ ихний видеонууд хийгдэж эхэлсэн. Тэгээ 17 18 оноос тэгэл ер нь амар итгэвтэй болол. Одоогийн шиг хийлгэсэн тий. Зүгээр хүмүүс зөв комент бичгийн тулд зөв YouTube channel хийгээд нэг дарагцсан байдаг шүү дээ тий. Нөгөө нэг YouTube дээр бүртгүүлэнгүүд бас channel нэгтчихдэг болохоор тий. За тэгэхээр санаан сургууль байдлаар бол нийцэн байж хагаад тэгтээ үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 17 16 ахаа. 16 юм байна тий. Ямар ч гэсэн 14 оны 12 сард нээсэн байд. Тэрийг үл амар сайн тий. Тэгээд таны бичлэгүүдийг үзэнгүүт ийм сонирхолтой видео зөндөө байдаг л да зөвхөн тоглоомных биш. Одоо нөгөө YouTube дээр байгаа хамгийн олон ингээд аим шиг нөгөө бичлэг тавьдаг видео нөгөө channel гэх мэтчлэн тэний видеог үзэж байгаа бичлэг байдаг шүү дээ. Та ер нь тэр санаануудаа хэрхэн олд юм бэ? Тэгэл тиймэрхүү санаануудаа ерөнхийдөө бас YouTube үзэж байгаа л та. Тэгээд хүмүүс яг юунд илүү сонирхолтой үзэгч нарт юу сонирхолтой гэдгийг жоохон угаасаа тэгэл өдрөө болгоно л баг ингээ хараа иждэг болохоор рефлексээр баг ингээ ажиглал хараад тагналдал гэж идэг болохоор тэгэл за иймэрхүү юм хийвэл гайгүй гэж магадгүй л тэгэл шүү дээ. Сонирхолтой гэж бодвол алдаг хаан тий санааг бол голноос өөрөө дараа нь видео хийж явах ч юм уу хийчээд үзээд өөртөө таалагдах юм бол ямар ч гэсэн гайгүй юм юм байна л гэж бод. Надад өөр таалагдахгүй бол тэгээ оруулахгүй устгачдаг байхгүй. Та тийм үү? Хандлт байгаа бол гэх мэтчлээ. Хоёрын оронд видео болох гэдгээр оруулдаг. За тэгээд нэг бичлэгийг ингээ хийгээд засварлаад яг засахад хичнээн хугацаа зарцуулдаг бай та. Бичлэгнээсээ л хамаарна л та. Хэр их хийц шаардж байна. Зүгээр тоглоом тоглоол миний ихэнх бичлэг шиг тоглоом тоглоол ингээл цуурал муурал болгол оруулах юм бол янзлах хугацаа нь бол гайгүй нэг өдрийн нэг 3-4 цаг суугаал яг рекорд хийх нь тусдаа л та. Рекорд хийхдээ нэг ганц өөр суугаал. Ер нь л нэг өдөр л болт энэ тиймэрхүү видеонууд. Харин сүүлд оруулсан хүүтэн байна гэх видео жоохон юу ихтэй эффект засвар ихтэй. Тэгээ энэ тэнд очиж зураг авсан гээд. Тэгэхээр бас нэлээ олон нэг болсон л та. Уран бүтээлчс тутгааргүй цаг зарцуулсан юм шиг та. Ветеринар нэг дундуур нь дуу явдаг болохоор тэгээд тэрийг эхлээд хийж байгаа юм. Тэгээд дараа нь зураг авалттай нэг өдөр хийж байгаа юм. Тэгээд дараа нь нөгөө үлцэн юмнуудаа янзлах гэж би өөрөөс нэг 2-3 хоног суугаад
Тэгээд бараг нийтдээ нэг 4 5 он юм бас байж магадгүй. За зөв. Дуун уг нь бол тэр чинь юу гэсэн юм 10 сард хийсэн байсан. Аха. Тэгээд өөрөө залхуурж явсаар байгаа. Тэр үед чи амар хүйтэмсэх. Яг нөгөө нэг намрын салхитай. Тэгээд тэндээс санаа. Тий, тэр үед чинь би нэг даарад тэгжээснээ зүгээр нэг ийм хүн дуу маягийн юм хий гэж бодож ирсэн нь санааг нь яг тэр бичлэгэн дээр гардаг шиг л ер нь ярьсан. Яг үндэ онцтой уулзал. Тэгэл явж байгаа сайхан хэлээ дээ. Яг цагаан олсон даа байлаа тэний дөө. За тэгээ нэг зүйлийг асууя. Нөгөө нэг e-спортын нэг тэмцээнд та орсон байсан шүү дээ. Саяхан. Тэр одоо манай пэйж дээр нийтлэгдэж байгаа. Тэгээд одоо та e-спортоор одоо хэрэг хичээлдэг вэ? Өөрийгөө e-спортод хэрэг авьяастай гэж боддог вэ? За би e-спортод авьяасгүй. Авьяастайсэн бол одоо тамирчин тоглогч л явж байгаасаа. Тэгээ одоо бол би яг зүгээр юу л болсон. Зүгээр сонирхогч, тэгээд үзэгч. Тийм байр суурин дээр бол байгаа. Тэгээд яаж холбогдож ийнө вөхөр e-спорт entertainment төрөл гэдэг одоо миний хийгээд байгаа юмтай ер нь холбогдоод байгаа. Тэгээ тэрүүгээр л ер нь холбогдож байна да. Тэрнээс хойш би бол мэрэгжлийн тоглогч юм уу тийм юу хасаа өнгөрсөн. Төрөлхийн аяасан ч гэсэн бас хүрээгүй гэж магадгүй. Эсвэл дээрэс нь би бас сайн тэгж нөгөө тамирчин болъё гэж оролдоогүй ч гэж магадгүй. Ямар ч хэлээс одоо өнгөрсөн. Одоо өнгөрсөн. За танаас нэг ийм асуулт надад нэг асуулт. Таны урд өмнө амьдралдаа хийсэн хамгийн галзуу үйлдэл юу вэ? Тийм амар экстрем үйлдэл байдаг даа хүнд. Экстрем. Сколыг. Би ч нэг экстрем тиймэрхүү юмнаас амар хол штэ. Өөр зүйл байсан ч болно. Краш тест сэтгэлээ хэлцлэх ч юм уу. Краш дээр муу. За галзуу хим бас ингэж асууад байлаа. Тэгээд яг орж ирдгүү юм иймэрхүү юмнууд ч асуучаар галзуу хөрч одоо мэдхгүй. Би ер нь амар тийм муу болохоор баг байх. Орж ирэх байгалах л та. Одоо орж ирэхгүй нэ. Та бодож байгаа ясан төсөлт хэлж болно шүү. Бодохгүй хуу. Тэгэл итгэд тэгэл дуусчихчих. Одоо орж ирдгүй. За тэгвэл нэг ийм celebrity crush гэж байдаг штэ. Яг тань. Тэгвэл та Монголын яг нэг тийм хүнээс хинтээ олонний танил хүнээс хинтээ болцох вэ? Тийм боломж олдвол Монголын celebrity crush юм уу? Аха. Монголын гадаад гэж л. За гадаад байж болно. Гадаад гэх юм бол би чинь Jennie штэ, Blackpink. За Blink юм уу? Тийм, Blink. Вау, за охтуудаа Blink юм биш үү? Gimix. Тийм, мэдгэн мэдж байгаа. Тэгээ Монголоос гэх юм бол би амар тийм crush гэдэг хаа болсон штэ. Хэдэн жилийн өмнө л нэг тиймэрхүү юм болцсон болохоос. За би хин гэдэг. Тэрнээс хойш бараг байхгүй те. Гадаадаас бол зөндөө нөө. Гэтэ сүүлийн үед бол сүүлийн нэг жилийн хугацаанд бол Jennie л ялаа. Сала гэдэг доонд тадартай. Тэ. Би ч нөгөө жил гарны өмнөөс. Та тэрийг хөлгөөнийг хийж үзэж болох уу? Би нойр үзег мартсан байна. Наа. Юу лээ? Юу штэ мартсан штэ. За. Утгаа сонгол алах гэж юм л да. Хэрэв та улсын хурлын гишүүн болвол Монголд хамгийн түрүүнд юу хийх вэ? Энэ алдвал. Улсын хурлын гишүүд яг юу гэдгийг би мэдэхгүй болохоор яг тийм юм хийж мэдэхгүй л да. Би энэ улс төр сонирхоод байдаггүй. Тэгээд улсын хурлын гишүүд яг юу гэдгийг мэдэхгүй. Аха. Гэтэ зүгээр өөрийнхөө өмнөөс нэг өөрчлөлмөр байгаа зүйл байдаг штэ хүнд. Тэгэхгүй одоо тэгээд хайр ирэх мэдлэлтэй тийм юм болчих юм бол тэгэл та. Орчин марснаас л илүү хөгжөөл өгөх. Байгаль орчныг өөрчлөх их мэдчлэн тийм зүйл. Байгаль тийм амьдарч байгаа орчноос эхлээл. Тэгээд таны одоо ингээд видео бичлэгийг штэ тий үздэг үзэгчдээс нь одоо хамгийн доод нь хэдэн настай хамгийн хамт нь хэдэн настай хүмүүс бэ гэм бол та тэр талаар мэдэх үү? Доод нь бол ямар ч байсан бүр ингээд баг 3 4 5 настай хүмүүс нөгөө нэг ах нарыгаа дагаад ах нар нь чаваас 10 жилийн хүмүүс байгаа л та. Тэднийгээ дагаа ингээд үзсэн тохиолдол бол байсан. Тэгээд хөгшин хамгийн ахмад нь хэм бол камер 30 мчтэй ах нар ирэл надтай юм яриад бичлэгийг үздэг шүү хаяа тэгдэж шүү. Тэгэхээр ян зүрлээ байгаа хэл. Хүний сэтгэлгээнээс нь л хамаарах л та.
манайд бас таны бичлэг амар үздэг Ахмад нэг бол манай эмээ бас нэр хаяуцсан гэдэг. Тийм. Тэгээ таны видео чинь фан байдал та. Тэгээд манайд таны бичлэг амар үздэг. Одоо 8 настай байхгүй. Би таны бичлэг үздэг. Тэгээд танаас ярьцлага авах гэсэн чинь амар баярлаад байсан өнөөдөр. За тэгээ үргэлжлүүлээд та ингээд бичлэгүүдээрээ дамжуулаад үзэгчтэй ингээд одоо ийм зүйлийг илэрхийлэх юмсан гэсэн ийм зүйлийг ойлгуулах юмсан гэсэн тийм бодол байдаг уу? Надаас ус баг бүх видеод хүмүүс тийм юм байдаг баха. Над би нэг тийж юм бодож хийдэг шүү. Би зүгээр миний видеог үзэж байгаа хүмүүс ядаж миний видеог үзэж байхдаа илүү төтөө юм бодохгүй зүгээр ингээл хөвгөлтэй байж байгаа л инех нэнэгээл ингээл зүгээр ингээл гоё байх юм байж байгаа л тэгэл гараасаа л гэж боддог шүү. Тэрнээс биш миний видеог үзэл амьдралын ёс суртахууныг ойлгочод гараасаа ч юм уу тиймэрхүү юм боддгоо шүү. Зүгээр ингээл илүү төтөө юм бодохгүй гоё нэг 5-10 минут байж байгаа л жоох инээвэл бүр гоё юм тэгэл тийм байж бол гараасаа л гэж боддог. Видеоноос. Нэг өдөр таныг хэрвээ эмэгтэй хүн бол гэвэл та эмэгтэй хүний оронд орол юу хийх вэ? Мэдгүй. Жохон томчууд юм их юм. Тэгээд чатын шалгах юм уу? Тэр орсон хүнийхээ тэгээ эмэгтэй хүн байж хат ингээд хүмүүс яаж ханддаг юм. Тэгээ гадуур яваад одоо эмэгтэй хүн одоо ингээд явж хат хүмүүс яаж ингээд ханддаг. Тэрийн л янд. Одоо зүгээр намайг явж хат бол хүмүүс бол нэг над руу харж мараад ч юм уу янз янзын болохгүй ш. Тэр эмэгтэй хүний үднэс бол нэг харж мараад ч юм уу тэг шигтэж мэртэй эсвэл ингээд биедэн хүчээр хурж мөрөн тиймэрхүү юм их гардыг юм шиг үлээ. Би яг өөрийн биеэр л тэрийг ямар ч хэсэг мэдрэх л. Тийм шүү, тийм зүйл бас байдаг. Тийм талтай. За яг одоо ирээдүйд аялах боломж болтол та хаана очиж үзье хүсэж байна? Аялах. Тийм ирээдүйд аялах боломж болтол. Би одоо амьдралын нэг зорилго чинь одоо ийш тийшээ аялах олон газар аялах тийм зорилготой. Гэхдээ би одоохондоо нэг л улс руу явж ирсэн баха. Тэгээд яг нөгөө нь юу Швейцар ч юм уу нөгөө нэг Финланд, Исланд, Айсланд тиймэрхүү улсууд руу явж ирсэн. Тийм амар амгалан шүү дээ. Тийм нөгөө видео мэдээг нь харахаар амар тийм уран зураг шиг харагдаад. Тэгээ ингээд зураг юм уу гэд харангуут ингээ хөдлөөддөг байхгүй. Тэгээд дээр амар гоё тийм л улс байт юм байна гэж бодчих. За танаас нэг зүйлийг асууя л да. Та хамгийн сүүлд өөрийнхөө чанал дээр нийтлсэн видеоны хандлтын тоог нь мэдэх үү? Яг хэрвээ хэлж чадахгүй бол шийдгэлтэй шүү. За өчигдөр харсан. За хэд байсан бэ? За ямар ч байсан хүүтэн байнаас хойш видеог байгаа. Тэгэхээр хүүтэн байна. Хандлтын тоо. Хүүтэн байны хандлтын видео өнөөдөр бол харсангүй өчигдөр харахад 270 эдэн мянга байлуу да. За би 280 эдэн мянга л тааж идэв. 280 эдэн мянга хэд байсан мөлий? 287. Тэгээ бараг л ойролцоо байна. Тийм 80 гэдэг чинь тэгэл тааж байна. Нарийн нь л мэдэхгүй шүү дээ бас ингэ цал. Тэгээ та 287 хайцаа гэж хэлж болох л байсан л та. Скол яг 5-аас доош. Тэгэхээр та өөрийнхөө хүүтэн байна гэдэг дог яг одоо болж үзэл. Юу тэр чинь доолж болохгүй шүү дээ. Тэр зам барьж болно. Шийтгэл. Юу гэж доолж идэв юм. Нэрээ одоо энэ чинь доо биш нэг би одоо энэ тэнд халтур ихтэй зүгээр хүмүүст хэлж байгаа би ам барина гэж хаад тэгээ ам барих зорилттой нэмэлтээр дуулдаг доохгүй. Тэгээ дууч чи тэгээс төстэй би нэмэлтээр явчтай юм байгаа юм дуугаа тавингут дээрээс нь сайн дуулдаг гэсэн дуулаад би тийж явж. Би одоо ингэж дуулах юм бол тэр чинь нөө битээ авт дүүнээр хийцээ амар санаа зовмон байлаа. За. Гэтэ та яг хэсгээс нь бүжиглэж үзүүлнэ штэ. Бүжиглэж. Ааха яг ингэ дон дээрээ гаргаж байгаа тэр эмоцийг. Юу бүжигдэж яаж бүжиг байхгүй. Зүгээр та тэгээ за үзэлч. Юу бай мартчихжээ ямар юм байдаг лээ тэр чи. За ингэ ярьцлага өндөрлөх гэж байна. За. Танаас нэг асуулт байна л да. Таныг ингээ үздэг үзэгчдээс чинь танд ингээ тийм гинтийн тийм бэлэг барьж исэн тийм зүйл байдаг уу? Гинтийн бэлэг барьж исэн нэг том бэлэг бол нэг барьж исэн төх байхгүй. Гэхдээ нөгөө энэ тэнд ингээд явж байгаа хүүхдүүд амар юу ундаа амар гэдэг байхгүй. Энэ тэнд явж байгаа хүмүүс уулзч байгаа маа ундаа гэдэг. Тиймэрхүү бэлэг гинтийн даа. Тэгэд өөр чин баг байхгүй. Тийм л бэлэг. Таныг энэ тэнд ингээ гудамжинд явж байгаа гремикс байна гэдэг амар тэгдэг үү? Хаяа тэгнэ. Тэгээ тэр үед та ямар үйл үзүүлдэг вэ? Байдаг л за. Явж исэн зүгээр үгүй л юм.
За ингээ ярилцлага маань өндөрлж За. байна. Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Баярлалаа. За. За. Баяртай. Баяртай. My nigga, my hoira, give to the man, gadagutang man, yun ko the man, hasagutang man.